Орос улбаноос Украин эрчим хүчний байгууламжууд руу халдахгүй байх тохиролцоогоо биелүүлж чадахгүй байна. Европын холбоо зэгсэд мөргөлдөөний үед хэрхэн хариу арга хэмжээ авах тухай бодлогын баримт бичгээ шинжилжээ. Армениус албан ёсоор Европын холбоонд элсэх үйл явцыг эхлүүлж байна. Америкийн нэгдсэн улс 4-р сарын 2-оос эхлэн автомашины импортод 25% гайлын тариф ногдуулна гэлээ. Арамдраг үзэгчтэй Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэнд олон улсад өрнөж байгаа онцлог үйл явдлуудаас цагийн мэдээллийг танил өргөнө. Орос Украины дайны галт зогсоох тохиролцоо хэрэгжилт тааруу талууд зөрүүтэй мэдээлэлүүд өгч байгаагийн улмаас олон нийтийн дунд төөрөгдүүлсэн хэрэг болоод байна. За одоогийн байдлаар Орос Украин аль аль нь эрчим хүчний байгууламжууд болон хар тэнгисийн бүсэд дайралтыг дүр зогсоох тухай Америкийн нэгдсэн улсын зуучилсан хэлэлцээрийг зөрчсөн гэж бие биенээ буруутгаж байгаа юм. Тухайлбал Оросын батлан хамгаалах яам Украин, Брянск, Курск мужийн эрчим хүчний байгууламжуудыг онилсон халдлагууд хийж хар тэнгис рүү дрон хөөргсөн гэж мэдгдсэн бол Украины ерөнхий штаб эдгээрийг нэвцааж Оросыг худал мэдээлэл тарааж байна гэж үзлээ. За мөн өнгөрсөн шөнө Орос улбаноос Украины эсрэг нийтдээ 117 дрон ашиглан ээлжид агаарын цохилтоо өгсөн талаар мэдээлсэн байна. Өнгөрсөн 3 өдрийн турш Сауди Араби улсын Риад хотноо болсон Америк, Орос, Украины дипломатуудын хэлэлцээрийн үр дүнд эрчим хүчний байгууламжууд руу хийх дайралтыг 30 хоногийн хугацаатай зогсоох, мөн хар тэнгист аюулгүй навигацийг хангах талаар тохиролцоонд талууд хүрсэн. Гисэн идэж талууд хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар зөрүүтэй мэдээлэл хийж бие биений зөрчил гаргасан гэж буруутгасаар байгаа юм. Дэнх Орос Украины дайны 30 хоногийн хугацаанд гал зогсоох хэлэлцээр хизээнээс иж бүрэн хэрэгжих хэсэг нь тодорхойгүй байгаатай холбогдуулан Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнөөдөр Парис хотноо Украины асуудал арах дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна. Хэдийгээр олон улсын давцанд ийм төрлийн уулзалт чуулганууд удаа дараа болж байгаа ч гэлээ Европ, тэр дундаа Франц улс, Америкийн нэгдсэн улсгүйгээр Украиныг хамгаалж чадах уу гэсэн асуулт хിവэрэ байгаа. Тэгвэл 3-р сарын 5-ны өдөр Эммануэль Макрон улс даяар шууд дамжуулагдсан мэдээлэлдээ ард иргэдтэй мөн холбоотон улсуудтай хандан Европ, Америкийн нэгдсэн улсын дэмжлэггүйгээр Оросын аюул занал хийлийг сүрэн зогсоход бэлтгэлтэй байх ёстой гэж анхааруулсан байна. Тиймдээ Их Британи улсын хамт Франц улсын эрх баригчид Украинд үзүүлэх тусламж тэмжилгээ огцом нэмэгдүүлэх болоод байна. Тухайлбал өчигдөр Эммануэль Макрон Украинд 2 тэрбум евро буюу 2.1 тэрбум $ын зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдээллээ. Тэрээр өчигдөр Франц улсын ерөнхийлөгчийн ордонд Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийн хамт хэвлэлийн баг хурал хийх үеэрээ энэ талаар мэдээлсэн байна. Энэхүү тусламжийн багцад танк эсэргүүцэх пуужин, агаарын товтлогооноос хамгаалах систем, Мираж сөнөөгч амтсны пуужин, хоёрт тээврийн хэрэгсэл, Японы сум зэргийг багтаасан байна. Эммануэль Макроны хувьд Европыг бие даасан болгохыг зорж байгаа гэж хэлж болно. Гэхдээ түүний энэхүү хүчин чармайлт одоогоор тодорхой үр дүнгээ өссөн гэж хэлэхэд эрт байна. Европын улс орнууд одоогийн байдлаар зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх, Украинд энхийг сахиулах хүч илгээх зэрэг олон асуудлуудаар тодорхой шийдэлд хүрээгүй хിവэрэ байна. Энэ тухайд НАТОгийн ерөнхий нарийн бичгийн даргын туслах асан Антонио Мессероли Франц улс Европын батлан хамгаалахын асуудлаар зөвхөн Европын холбооны гишүүн орнуудтай бусад улс орнуудтай ч мөн адил хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Бусад улс орнуудаа гэдэгт Их Британи, Турк зэрэг улсууд байж болно. Уг хоёр улс нь Франц улсын Украинд энхийг сахиулагчид илгээх саналыг дэмжиж цэргүүдээ мөн адил илгээхэд бэлэн байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Өнөөдрийн дээд хэмжээний уулзалтанд Их Британи ерөнхий сайд Кир Стармер, Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын санаачилгаар байгуулагдсан сайн санааны эвслийн гишүүд бүхий 31 улс оролцох юм байна. Зуг эвслийн зарим гишүүд Украин руу цэргүүдээ илгээхээс илүүтэй зэвсгийн тусламж үзүүлэх сонирхолтой байна. Өнөөдрийн уулзалтаар Европын орнууд Украинд аюулгүй байдлын баталгаа үзүүлэх талаар хэлэлцэх боловч бодиттой үр дүн гарах хэсэг нь мөн л адил тодорхойгүй байна. Эммануэль Макрон болон Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер нар Украинд энхийг сахиулах хүч илгээх боломжтой гэж мэдгдсэн хэдий ч энэ нь бодит байдал дээр ажил хэрэг болох магадлал бага гэж шинжээчид үзэж байгаа юм.
Тухайлбал Даан улсын батлан хамгаалахын хүрээлэнгээс Европын зэвсэглэл Америкийн нэгдсэн улсынхтай өрсөлдөхүйц шигэлээ технологийн хувьд хоцрогдсон болохыг мөн хэлж байна. Мэдээллийн ихэнд дурсамжлал НАТОгийн ерөнхий нарийн бичгийн даргын туслах асан Антонио Миссероли Франц улс зөвхөн Европын холбооны гишүүн улсуудад найдах бусад улс орнуудтай мөн адил хамтарч ажиллахгүй бол Америкийн нэгдсэн улс хүүгээр дангаар ямар нэгэн дөрвтэй үйл хөдлөл хийх боломжгүй гэж үзсэн байна. Сүүлийн үед Эммануэл Макрон Европын аюулгүй байдлыг хамгаалах ажилд Францын цөмийн зэвсгийг хэрхэн ашиглах талаар хэлэлцэхийг холбоотнуудаа санал болгож байгаа. Ингэхдээ Францын агаарын баазыг шинчилж цөмийн зэвсэг байрлуулах боломжтой болно гэж мэдгдсэн байна. Польш, Герман улсаас Францын цөмийн хамгаалтын тухай энэхүү санаачлаганд хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Гэхдээ Франц, Их Британи нийлээд ч цөмийн зэвсгийн хүчин чадлын хувьд Орос улбаны улсаас бага байна. Тухайлбал Франц, Их Британи нийлээд 515 цөмийн цэнэгт хошуутай бол Америкийн нэгдсэн улс 1750, Орос улбаноос 1570 цөмийн цэнэгт хошуутай юм байна. Америкийн нэгдсэн улсын эрх баригчид Европын аюулгүй байдлын асуудлууд дахь оролцоогоо багасгах тухай зарласнаас хойш Орос-Украины дайны нөхцөл байдалтай холбогдуулан бүс нутгийн аюулгүй байдал Европчуудын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа. Тэгвэл өнөөдөр Европын холбоо үйлдвэрийн осол, байгалийн гамшиг, мөн зэвсэг мөргөлдөөний үед хэрхэн хариу арга хэмжээ авах тухай бодлогын баримт бичигтээ өөрчлөлт оруулсан байна. Европын холбооноос гаргасан шинэ стратегийн баримт бичгийн хүрээнд гишүүн улс орнуудыг цар тахал, байгалийн гамшиг, кибер халдлага, зэвсэгт мөргөлдөөн зэрэг хямралын үед бэлтгэлтэй байхыг уриалжээ. Уг Европын комиссийн гаргасан 30 алхамт төлөвлөгөөнд өрх бүрийг онцгой байдлын төлөвлөгөө боловсруулж, хүнс, ус, эм зэргийг багтаасан 3 өдрийн нөөцтэй байхыг сануулсан байна. Мөн бүхэл шатны сургуулийн хөтөлбөрт онц байдлын үед бэлэн байх тухай хичээл оруулах, онц байдлын үед ашиглах хорогдох байрууд байгуулах зэрэг санаачлагууд багтсан байна. Энэхүү санаачлал нь Швед, Финланд зэрэг орнуудын бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх бодлогыг үлгэр жишээ болгон асан гэлээ. Швед улс нь өнгөрсөн онд хүйтэн дайны үеийн иргэний онцгой байдлын зөвлөмжөө шинжилж байсан. Финланд улсын тухайд гамшигын үед хамгийн сайн бэлтгэл хангасан улсаар нэрлэгддэг байна. Финланд улс нь Орос улбаны улстай залгаа 1300 км урттай хилийн дагуу байнгын онц байдлын бэлтгэлтэй байдгаас гадна бөмбөгдөлт цөмийн аюулын үед ашиглах хорогдох байруудтай. Түүнчлэн үндэсний онцгой байдлын нөөцийн агентлагтай энэ нь хямралын үед зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг хангах үүрэгтэй ажээ. Европын комиссаас гаргасан баримт бичиг нь иргэдийг айдас давтуулах зорилготой бус харин болзошгүй хямралын үед өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах бэлтгэлтэй байхыг сануулгад чиглэгдэж байгааг Европын холбооны гамшигын бэлэн байдлын асуудал хариуцсан комиссар Роксана Минзато хэвлэлийн баг хурлын үеэр хэлж байлаа. Мөн Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен Европын аюулгүй байдалд учирч буй эрсдлүүд нэмэгдэж байгааг анхааруулж, гишүүн улсуудын иргэд болон бизнес эрхлэгчдийг хямралаас урьдчилан сэргийлэх, хямрал болсон тохиолдолд хурдан хариу арга хэмжээ авах чадвартай байхыг уриалсан байна. Мөн Европын холбооноос хийсэн судалгаагаар гишүүн орнуудын гамшигын эсрэг хариу арга хэмжээ авах төлөвлөгөөнд дутагдaltaй зүйл олон байгаа нь илэрсэн тул өмнөх протоколуудыг нийтгэж гишүүн орнуудыг илүү идэвхтэй арга хэмжээ авахд түлхэж зөвөхийг зорьсон гэлээ. Шинэ баримт бичигт дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад зөвлөсөн байна. Үүнд иргэдэд болзошгүй эрсдлийн талаар мэдээлэл өгөх зорилготой сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, сургууль тээврийн үйлчилгээ харилцаа холбооны салбарын бэлэн байдлыг хангах стандарт тогтоох, гамшигын үед анхааруулах системийг сайжруулах, химийн болон цөмийн аюулаас сэргийлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг багтаасан нөөцийн санг нэмэгдүүлэх, иргэний болон цэргийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор бүсийн хэмжээний сургуулилт явуулах зэрэг багтсан байна. Эдгээр арга хэмжээнд зөвлөмжийн шинжтэй гишүүн улс бүрийн засгийн газраас хэрэгжүүлэх хэсэг нь хамаарх юм а. Хуучин Зөвлөлт холбоотой улсын бүрэлдэхүүнд байсан Армени улсыг Европын холбоонд эсвүүлэх үйл явц албан ёсоор эхэллээ. Өчигдөр Армени улсын парламент буюу үндэсний ассамбле Европын холбоонд эсэх үйл явцыг эхлүүлэх тухай хуулийг баталсан байна. Энэхүү хуульд Армени улс ардчлалыг зохицлоох, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, улсын аюулгүй доктортой байдал, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх зорилгоор Европын холбоонд эсэх үйл явцыг ийхүү эхлүүлж байна гэж бичсэн байна. Уг хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэх тухай засгийн газрын хүсэлд 1-р сарын 9-нд дэмжигдэж байсан. Харин өчигдрийн парламентын хуралдаанаар нийт 107 гишүүний 64 нь уг хуулийг дэмжиж 7 нь эсрэг санал өгсөн байна. Үлдсэн гишүүд нь санал өгөхөөс зүтгэлсэн байна. Энэхүү хуулийн төслийг парламентын бус 4 нам ардчилсан иргэний нийгэмлэгүүдээс санаачилсан юм байна. Хуулийн төслийг парламентод өргөн барих ажлыг дэмжиж 2 хүрэхгүй сарын дотор Армени улсын 50,000 гаруй иргэн хуулийн төсөлд гарын үсэг зорсон байна. Энэхүү шийдвэр нь Арменийн гадаад бодлогод томоохон өөрчлөлтүүд авчирна гэдэг нь бол мэдээж. Учир нь олон жилийн турш Армени улс нь Орос улбаны улсын ойрын холбоотон улс байсан байна.
За мөн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс байгаа. За Армени Европын холбоонд эсэх үйл явц эхэлж байгааг Орос улбаны улсын эрх баригчид Армени улс Евразийн эдийн засгийн холбооноос холдох гарах эхлэл болж байна гэж үзсэн байна. Тэгээ учир нь Армени улс нь Европын холбоо болон Евразийн эдийн засгийн холбоонд хоёуланд нь зэрэг байх боломжгүй юм байна. Евразийн эдийн засгийн холбоо нь одоогийн байдлаар Орос, Беларусь, Казахстан, Кыргызстан, Армени гэх хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан 5 улсын бүрэлдэхүүнтэй байна. За одоогоос 5 жилийн өмнө буюу 2020 онд Нагорный Карабахын мөргөлдөөнтэй холбоотойгоор арменичууд Азербайжан улсад ялагдсны дараа Армени улс гадаад бодлогоо эргэн харах шаардлагатай болсон гэж олон улсын шинжээчид үздэг. За учир нь тухайн үед арменичууд Орос улбаны улсаас хангалттай дэмжлэг авч чадаагүй гэж үздэг юм байна. Улмаар 2023 оноос эхлэн ерөнхий сайд Никол Пашиняны удирдсан Армени засгийн газар Орос улбаны улсаас ааж март зайгаа барьж эхэлсэн байдаг. Харин Азербайжан болон Турк улстай харилцаа холбоогоо хэвийн болгох, сэргээх чиглэлд харин Европын холбоотой харилцаа холбоогоо бэхжүүлэх, гүнзгийрүүлэх чиглэлд ажиллах болсон байна. Европын холбоонд эсэх үйл явц нь аливаа улсын хувьд шүүх, нийгмийн бодлого зэрэг олон салбарт өргөн хүрээний шинжилгээг хийхийг шаарддаг цаг хугацаа хүчин чармайлт ихээр шаардсан үйл ажил байгаа. Европын холбооны Армени парламентын шийдвэрийг сайшааж Европын холбоо болон Армени харилцаа холбоо бэхжихэд чухал алхам болж байгааг хэлж байна. Зөвхөн Армени улсын ардчилсан нийгэм хөгжихэд онцгой ач холбогдолтой хэрэг болж байгааг тодтоглоо. Дараагийн онцлог мэдээ. Дэлхийн автомашины худалдаа нийлүүлэлтийн сүлжээнд томоохон өөрчлөлтүүд гарах төлөвтэй байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 4-р сарын 2-ноос эхлэн Америкийн нэгдсэн улсад орж ирэх автомашин, түүнчлэн автомашины эд ангиудад 25% галийн тариф ногдуулахар болсон гэдгээ зарлалаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хэлж байгаагаар энэхүү шин тарифтай холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын дотоодын автомашины үйлдвэрлэл, ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой гэлээ. Гэсэн хэдий шинжээчид уг арга хэмжээ нь олон улс дахь автомашины үйлдвэрлэлийг доголдуулах, үн өсөх, Америкийн нэгдсэн улсын холбоотон улсуудтайгаа тогтоосон дипломат харилцаанд нь сөргөөр нөлөөлөх магадлалтай гэлээ. Америкийн нэгдсэн улс нь өнгөрсөн жил ойролцоогоор 8 сая автомашин импортлж нийтдээ 240 тэрбум $ын худалдааны эргэлтийг бий болгосон байна. Энэ нь нийт борлуулалтын бараг тал хувийг эзэлж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын автомашины хамгийн том нийлүүлэгч улс нь Мексик. Үүний дараа Өмнөд Солонгос, Япон, Канада, Герман зэрэг улсууд ордог. Мөн Америкийн нэгдсэн улсын зарим автомашин үйлдвэрлэгч компаниуд Мексик болон Канада улсуудад үйлдвэртэй байдаг. Тэдгээр үйлдвэрүүдийн ихэнх нь 2017-оос 2021 он буюу Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацааны үед байгуулагдсан 3 улсын хооронд хэрэгжиж байгаа чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд бий болсон ажээ. Цагаан ордны мэдээлснээр шинэ татвар зөвхөн бэлэн автомашинд бус угсархаар оруулж ирсэн эд ангиудад ч мөн адил хамаарна гэлээ. Харин Канада болон Мексик улсаас оруулж ирж байгаа эд ангийн тарифыг түр хугацаагаар хойшлуулж галийн татварын нэмэгдлийг хэрэгжүүлэх тухай тусгай арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсны дараа хэрэгжүүлнэ гэлээ. Дональд Трампын энэхүү тарифтай холбоотой шинэ шийдвэр аль хэдийн зах зээлд нөлөөгөө үзүүлж эхэлсэн байна. Тухайлбал Toyota Motors-ийн хувьцаа 2.6% унсан бол Mazda, Subaru компаниудын хувьцаа 6% огцон буурчээ. Мөн General Motors компанийн хувьцаа 3% унсан байна. Харин Хятад улсын хөрөнгийн зах зээл бүс нутагтай харьцангуй сайн үзүүлэлттэй байж CSI 300 индекс 0.4% өсөж Хонконгийн Хансен индекс 1% нэмэгдсэн байна. Мөн Хятад улсын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компанийн хувьцаа 2.3% өссөн байна. Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Дональд Трампаас автомашинд ногдуулах тарифын тухай шийдвэрээ буцаах эсхийг нь тодруулахад эргэж буцахгүй эцсийн байдлаар гаргасан шийдвэр гэж хариулсан байлаа. Мөн тэрээр хэрвээ өндөр тариф төлөхийг хүсэхгүй байгаа бол Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэлээ явуулахыг автомашин үйлдвэрлэгчдэд зөвлөсөн байна. Сүүлийн үед Дональд Трампын шийдвэрээр инхүү хэрэгжиж байгаа тарифын нэмэгдлээс зайлсхийх зорилгоор олон улсын компаниуд Америкийн нэгдсэн улсад хөрөнгө оруулалт хийж үйлдвэрүүдэд байгуулахаа ээж дараалан зарласаар байна. Энэ 7 хоногийн ихээрл гэхэд Өмнөд Солонгос улсын Hyundai компани Америкийн нэгдсэн улсад 20 тэрбум $ын хөрөнгө оруулалт хийхээ зарласан. Мөн Hyundai-аас гадна Америкийн нэгдсэн улсад хөрөнгө оруулалт хийхээ зарласан өөр хэд хэдэн компаниудыг дурдж болно. Тухайлбал Тайваны TSMC компани Америкийн нэгдсэн улсад чипний үйлдвэр барихаар 100 тэрбум $ын хөрөнгө оруулалт хийхээ зарласан байна. Мөн Япон улсын SoftBank хиймэл оюун хөгжүүлэх Stargate төсөлд 500 тэрбум $ын хөрөнгө оруулах юм а. Уг төсөл нь Oracle, OpenAI, SoftBank-ийн хамтарсан Америкийн нэгдсэн улсад хиймэл оюуны дэд бүтэц байгуулах төсөл юм. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр хүргэлжлэж байгаа. Хөтөлбөрийн хэсэгт бид зарим мэдээллийг товчоор хүргэнэ.
Дональд Трампын цэг цагиргааны өндөр албан тушаалтнууд Йеменд хийх цэргийн ажиллагааныхаа талаар Signal аппликейшн дээр ярилцаж байсан нь батлагдсан. Өнөөдөр The Atlantic сэтгүүлт тэдний групп чатны бүрэн эхийг нийтэлж хэрхэн төрийн нууц мэдээлэл задрахаас сэргийлээгүй болохыг нь ил болголоо. Групп чатанд үндэсний аюулгүй байдлын зөвлөх, батлан хамгаалахын сайд, төрийн нарийн бичгийн дарга, тагнуулын төв газрын захирал зэрэг хүмүүс байсан. Тэдний Signal аппликейшн дээрх яриа хууль зөрчсөн эсхийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхийг Конгресс дахь хатарчилсан намын гишүүд шаардаж байна. TikTok-ийн толгой компани ByteDance-ийг үүсгэн байгуулагч Жан Имийн 57.5 тэрбум $10 хөрөнгөтэй болж Хятад улсын хамгийн баян хүн болжээ. Тэрээр 2021 онд ByteDance-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээл өгсөн. Гэсэн хэдий ч түүний хөрөнгө энэ онд 13.6 тэрбумаар өссөн байна. Ингэснээр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтанд 24-р байранд жагсаж байгаа юм. Tencent, Northern Spring, Xiaomi, Pinduoduo, Alibaba зэрэг томоохон компани удирдлагууд хөрөнгөөрөө түүний араас жагсаж байгаа юм а. Турк улсын сөрөг хүчний удирдагч Озгур Азел эрх баригчдад хандан Истанбул хотын дарга Экрем Имамоглуг суллах эсвэл ээлжид бос ерөнхийлөгчний сонгуульд зарлахгүй бол эсэргүүцлийн жагсаалыг Турк улсын бүх хотод өрнүүлнэ гэлээ. Энэ мэм гарагт Истанбул хотод томоохон хэмжээний жагсаал болох төлөвтэй байна. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд жагсаалын үеэр 1400 гаруй хүн баривчлагджээ. Тэдний дунд 7 сэтгүүлч байсан нь хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хөндөж байна. Бразил улсын дээд шүүхийн шийдвэрээр ерөнхийлөгч Jair Bolsonaro төрийн эргэлт хийхийг залсан хэрэгт буруутгагдаж шүүхэд дуудагдахаар боллоо. Түүнийг Бразил улсын одоогийн ерөнхийлөгч Lula da Silva-гийн засгийн газрыг хүчээр түлхэн унгаах орлого хийсэн гэж үзсэн байна. Энэ эрхтэй холбоотойгоор Bolsonaro-гийн засгийн газрын 7 өндөр албан тушаалтан хамт яллагдахаар болжээ. 2023 оны 1-р сарын 8-ны өдөр түүний дэмжигчид засгийн газрын байранд нэвтэрч Өөмийн самуун дэгдээсэн мөрдөн шалгалтын гол хэсэг болж байна. Цэнгэр телевиз гадаад мэдээгээ үзүүллээ. Анхаарал хандуулсан бол баярлалаа.